маш чухал хууль байгаамаа. Тэгээ харин одоо яагаад ингэж энэ сүүлийн жилүүдэд энэ хуулийн сураг гарчаад ерөөсөө улсын хурлд өргөн баригдчих өгөхгүй байсан. Би тэрэнд их гайхаад байдгийг. Тэр нь бол хатуухан хэлэхэд манай энэ стандартчлал хэмжил зүйн газар улсын мэргэжлийн хяналт гэдэг хоёр тал бол бизнесийн хамгийн их том дарамт нь энд байгаа байхгүй юу? Энэ бол миний ганцхан байр суурь биш. Жил бүхэн үндэсний аж үйлдвэрийн танхимаас энэ бизнес дэх дарамт, төрийн дарамт хамгийн их дарамттай газар бол энэ мэргэжлийн хяналт, энэ стандарт хэмжил зүйн газар гэж нэг юм байдаг. Би ч бас бизнесийн салбарт их олон жил ажиллаж байсан. Тэр нь улс орны өрсөлдөх чадвар бол энэ стандартчил хэмжил зүйгээр хэмжигддэг. Манайхан бол баг дэлхийг алхмаас одоо хэдэн алхам хойно явж байгаа бүү мэд. Хувийн хвшлийн байгууллагууд чинь баг үндэсний компаниуд бүгд энэ ISO гэдэг олон улсын стандартчлалын сертификат авчаад байж хахад өнөөдөр төрийн байгууллага нь уг нь би бол ойлгохтой бол энэ Монгол улсын стандартчлал хэмжил зүйн газар нь өөрөө эхлээд энэ ISO-д шилжих ёстой гэж ойлгодог шүү дээ. Эхлээд өөрсдөө та нар шилжих ёстой байхгүй. Энийг баталгаажуулж яадаг биш. Тэг ийм хойрог байгаад би ерөөс гайхаад байна. Тэг олон улсын байгууллагууд нэлээд олон төсөл хэрэгжүүлэх гэж оролддог. Баахан зөвлөмжүүд бичиж өгдөг. Тэг зөвлөмжүүд нь ажил хэрэг болдгоо. Одоо ерөөсөө энэ гадны хөрөнгө оруулалтуудыг чинь оруулж ирэх хамгийн том гогт одоо юу гэдгийг чөдөр тушаа нь энэ байгаад байна шүү дээ. Ерөөсөө гадны хөрөнгө оруулагч нар чинь орж ирээд танай стандартууд болохгүй байна. Танай стандартууд олон улсын болж чадаагүй байна. Яг ингэснээрээ бол Монгол улсын өрсөлдөх чадвар бол дандаа ер нь бол Монгол улсын өрсөлдөх чадварыг дандаа хоош нь татдаг хамгийн гол үзүүлэлтүүдийн нэг чинь энэ стандартчлалын асуудал байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ хууль бол би их олзуурах гэж байна. Энэ хууль улсын хурд дээр орж ирж батлагдаж гарна. За энэ хууль батлагдаж гарснаас өнөөдрийн одоо энэ стандарт хэмжил зүйн тогтолцоо бол шин шатанд гарах ийм эргэцэн орчинд бас үүсэх юм байна гэж би олзуурах гэж байна. Нэг юмнаас болгоомжилж байна. Манайхан нөгөө нүдийг авахж байгаад нуухыг авахж байгаад нүдийн сохлно гэж ярьдаг. Сайжруулж байгаад муутгах гэдэг нэг юм зовлон байдаг. Тэгэхээр өнөөдрийн байгаа энэ тогтолцоо одоо энэ хууль батлагдаж гарснаар өнөөдрийн та бүхний одоо энэ аж ахуйн нэгжид олгож байгаа стандартчлал хэмжил зүй энэ тохиргооны энэ бичиг баримтууд олгодог, бичиг баримт олгодог энэ хүнд суртлын юм чинь дахиад одоо бүр муудчих юм биш үстэй. Энд дээр энэ ямар баталгаа байна? Цахим хэлбэрт орсон байж байгаа шүү дээ. Олон улсын хэл язгааргүй болцсон байж байгаа стандарт гэдэг чигээр. Тэр энэ цахим хэлбэрт орох хэл язгааргүй болох энэ зарчмууд яг олон улсад мөрдөгдөг энэ ISO-д мөрдөгдөг энэ зарчмууд чинь өнөөдөр мөрдөгдөж чадахгүй энэ хууль батлагдаж гарснаар. Ямар шин шатанд гарах юм? Одоогийн байгаас ямар шин шатанд гарах юм? Яг хийсэн одоо тооцоо судалгаа байна уу? Эсвэл нэг баахан дахиад нэг дарганаар баахан түшимдүүд, баахан хүнд зурдлууд дахиад бий болох уу? Энэ дээр би бүр тодорхой хариуцлагатай юм хариултуудыг авмаар байна. 83 дугаар микрофон ган төмөр дарга хариулна. За цаанаас асна. 82 юм байна. 82. За хамгаалан гишүүний асуулт хариулъя. За нэгдүгürt энэ хуулийг одоо яаж удаа орж ирсэн гэсэн асуулт байна. Хоёрдугаарт энэ стандартын байгууллага өөрөө ISO-д шилжсэн үгүй юу гэсэн энэ асуултанд бас тодруулах гэж бодож байна. Тэгэхээр энэ хууль үнэхээр одоо 3 жилийн хугацаанд боловсрогдож байгаа. 2014-өөс 17 онд Монгол улсын стандартчлалын тогтолцоог боловсронгуй болгох Европын холбооны төслөөр ийм санхүүжилттэй төсөл хэрэгжсэн. Энэ төслийн одоо баг үндсэн одоо зорилго бол Монгол улсын одоо хууль эрх зүйн орчлонг олон улсын стандартчлалын олон улсын жишгт хүргэх. Тэгэхдээ Монгол улсын одоо өнөөгийн нийгэм эдийн засаг аж ахуйн нэгж байгууллагын өнөөгийн төвшөнд одоо ойртуулж бүх судалгааны үндсэн дээр хүргэх ийм зорилт тавьсан. Энэ зорилтынхаа хүрээнд дээр бид нэр Европын холбооны төслийн багтай хамтарч ажиллаж энэ одоо хуулийн төслийг одоо оруулж ирж байгаамаа. Ийм учраас одоо үндсэндээ бол Монгол улсын стандартчлалын тогтолцоо бол олон улсын жишгийн дагуу өөрөөр хэлбэл дэлхийн 159 орны одоо эдийн засгийн хөгжлөөр нь ингэж хувааж авч бүх загваруудыг судалж энэ дээр ингээд оруулж ирсэн ийм төсөл
гэдгийг бас хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. За хоёрдугаарт энэ олон улсын стандартын байгууллагууд өөрөө ISO 9000-ыг одоо нэвтрүүлдэгэ. Монгол улсын стандартын байгууллага одоо энийг нэвтрүүлэх болоогүй мө гэсэн асуулт байна. Тэгэхээр энэ бол яг тийм байгаа. Бид нэр энэ Европын холбооны стандартын байгууллагуудын туршлагыг их хурлын баг, засгийн газрын баг ингээд судлаад үзэхэд бүх орны стандартууд бол ISO 9000-ыг нэвтрүүлдэг юм байна. Герман, Англи. Тэгээ peer assessment гэдэг өөрсдийгөө үнэлээд 2 жил тутам үнэлээд ингээд гэрчлэгээ сонгоо явдаг. За энэ туршлагыг бол Монгол улсын стандартын байгууллага бол анх удаа төрийн захиргааны байгууллага бид хэрэгжүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл бас энэ Европын холбооны төслийн одоо багтай хамтарч ажиллаад Монгол улсын стандартын байгууллагад ISO 9000-ыг нэвтрүүлэх ийм ажлыг 2 жил гаруй хугацаанд зохион байгуулад 2016 онд анхныхаа үнэлгээг хийлгэсэн. Дэлхийн одоо 3-т ордог Афнор гэдэг хөндлөнгийн Францын байгууллага энэ үнэлгээг хийсэн. За өнөөдөр өчигдөр ингээ 2 өдөр манайх давтан үнэлгээнд орж байна. Ингээд өөрөөр хэлбэл стандартын байгууллага бол олон улсын стандартыг бол нэвтрүүлсэн гэж ингэж хэлж болно. Таны асуулт. За 3 дугаарт бизнесийн хүнд сурталыг арилгахад энэ одоо ч хөшүүрэг болгож чадах уу гэж. Үнэхээр одоо энэ үндсэндээ Монгол улсын стандартын тогтолцооны хууль эрх зүйн орчин бол 3 үе шаттай байсан. 97 онд, 94 онд, 2003 онд, 2018 онд энэ тогтолцоог нэвтрүүлснээр бол энэ хуулийг одоо хэрэгжүүлснээр бол энэ эрх зүйн орчин бол жинхэнэ олон улсынхаа жишгт яг хүрх юм. 2003 онд бол 50% хүргээд орхисон байсан. За ингэснээрээ бизнес дээр яг үгээр хамгийн одоо гол зүйл бол бид бол Монгол улсад одоо мөрдөгдөж байгаа стандартыг нэг хэсгийн заавал мөрдөх, нэг хэсгийн сонгон хэлбэрх хэрэгтэй гэж баталгаажуулж гаргадаг байсан. Статистик тоогоороо бол одоо 6140 стандарт, эдгээрийн 51% нь бол заавал мөрдөх статустай байгаа. Одоо энэ стандарт гарснаар бол бүх стандартыг бол яг олон улсын жишгийн дагуу сонгон хэрэглэлт одоо шилжүүлж байгаа. А яг одоо тэр хүний эрүүл мэнд, байгаль орчин, улсын аюулгүй байдал хомоортой одоо экзэгтэй эрсдэл үүсгэх тэр объект бол техникийн зохицуулалт гэдэг захиргааны заавал мөрдөх баримт. За боловчлон гүшин асуулт тавья.